Аливаа улс орнд залуучууд ирээдүйн том нөөц эхийг бүтээх асар их хүч байдаг. Залуучуудын хөгжилд хөрөнгө оруулалт хийх нь зөвхөн хувь хүний хөгжлийн үр дүн болох төдийгүй ядуурлаас ангижрах, ажилгүйдлийг бууруулах зэрэг нийгэм эдийн засгийн томоохон өөрчлөлтийг авчирдаг. Нийт хүн амын 38.5%-ийг 18-аас 35 насны залуус эзэлдэг манай улсад залуучуудын эрхийг хангах, тэдний хөгжил чиглэсэн хөрөнгө оруулалт хийх, бүх шатнд дах залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах, залуучуудын амьдралын чанарыг сайжруулах, амьдрах ухааны чадварт сургах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Ийм цаг үед Улаанбаатар хотноо 1Аз 2015 тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо сэдвт Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар чуулганыг зохион байгууллаа. Өнгөрсөн оны 9 дугаар сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 69 дугаар хуралдаанаар баталсан Рио 20 буюу тогтвортой хөгжлийн зорилтуудад өнөөдрийн арга хэмжээ чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэж Монгол Улсын ерөнхийлөгч чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолж байсан юм а. Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар ерөнхий ассамблеийн төлөөлөгч эрхэм зочид та бүхэн эрүүл мэнд, боловсрал, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд залуусын оролцооны асуудлаар сандаа солилцож ажил хэрэгч шийдлүүд боловсруулахаар цугласан гэж сонслоо. Энэ бүх асуудлуудыг нэгдсэн агуулгаар нь авч үзвэл тогтвортой хөгжлийн зорилтуудыг бодит амьдралд хэрэгжүүлэх алхам болох юм а. Дэлхийн хэмжээнд өгөөж өгөх чухал санаачлага Аз твийн залуучуудаас эхэлж байгаад туйлын баяртай байна. Ялангуяа Монгол орнд минь цуглуулад санал бодлоо чөлөөтэй хуваалцаж нэгдмэл байр суурьнд хүргэе гэж шийдсэнд нь талархаж байна. Миний бие дэлхийд дахны 2015 оноос хойш хөгжлийн үндсэн стратегийг эцэслэн тусгасан тогтвортой хөгжлийн зорилтуудын гол агуулгыг айхаа юулгүй эргэтгэж цэцгэлэн хөгжсөн ирээдүйн төлөө ирж буй он жилүүдэд бүх улс хамтран ажиллахад зоригжуулан чиглүүлнэ гэж итгэж байна. Хүн төрөлхтний өмнө хүчирхийл мөргөлдөөн, хэд даврагч бүлгүүдийн террорист явуулга, урд үзэгдээгүй гоц халдварт өвчин, байгалийн гамшиг зэрэг хямрал нүүрэлж сорилтууд тулгарч байна. Үүний эсрэг бид хамтран бат зогсох шаардлага гарч ирж байгаамаа. Энх тайван эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө Монгол улс идэвхтэй оролцдог. Нэгдсэн үндэсний байгууллагын голлох дэмжигч орны хувьд Монгол улсын байр суурь бүгдэд тодорхой байдаг тул Улаанбаатарын яриа хэлцээг манай улс олон жилийн өмнөөс дэвшүүлсэн билээ. Хөгжлийн зорилтуудыг тууштай хангаж хойчийг гардан зогслох залуу үеийн цуглаж Улаанбаатарын яриа хэлцээнд нэгдэн гэдэгт итгэлтэй байна. Өдгөө манай төвд ойлголцол итгэлцэл сул байгаагаас үүдэж газар нутгийн мөн бусад ужигэрсэн маргаан хэвээр байна. Эдгээр асуудалд шийдэл олдох нь гарцаагүй учраас эвлэрэл ойлголцлын гол механизм нь Улаанбаатарын яриа хэлэлцээ байгаасаа гэж хүсэж байна. Бүс нутгийн аюулгүй байдал тогтвортой хөгжлийг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг тэргүүлэх зорилтуудын нэг юм. Тиймээс Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрчин үндсэн талбар нь Монгол улс Улаанбаатар хот байхаас хизээч татгалзахгүй гэдгийг энд хэлэхэд таатай байна. Азийн залуучуудын 13 дугаар ерөнхий ассамблеийн хурлаас дэлхийн залуучуудын ассамблеийн Аз хариуцсан төлөөлөгчийн газрыг Монгол улсад байгуулна гэвэл бидний зүгээс бүх талаар дэмжин тусалж хамтран ажиллах болно гэдгийг энд бас хэлье. Монгол Улсын ерөнхий сайдын санаачлагаар хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам, залуучуудын үндэсний хороо, дэлхийн залуучуудын ассамбле, Азийн залуучуудын зөвлөл, Монголын залуучуудын холбоо хамтран зохион байгуулсан Азийн залуучуудын зөвлөлийн 13 дугаар ерөнхий ассамбле Монголд анх удаа зохион байгуулагдлаа. Төрийн ордонд болсон уг чуулганд дэлхийн 23 орны 600-га төлөөлөгч оролцсон юм а. За энэ чуулганы бас гол зорилго бол өнөөдөр улс эх орноо сурчлах, олон улсын түвшинд бас Монгол улсын нэр хүндээ өсгөх дээр нь одоо Монголын залуучуудын одоо оролцоог нэмэгдүүлэх энэ одоо зорилтыг бол тавьсан. За өнөөдөр энд сая ярьсан гендер одоо ажилд орлоготой байх, эрүүл мэнд, боловсрол гээд гол хэдэн асуудлаар энэ Азийн одоо залуучуудын чуулганд салбар хуралдаанууд явагдана. Энэ салбар хуралдааны одоо хувьд бол бас манай Монголын залуучуудын хөгжлийн бодлогод одоо тодорхой саналууд, зөвлөмжүүд бас тусгахаа гэж найдаж байгаа. Залуус үед асуудлаа ярилцгаар дэлхийн хамгийн хүйтэн нийслэл чууллаа. 1Аз 2015 доктортой хөгжил залуусын оролцоо сэдвээр Монгол Улсын ерөнхийлөгчийн хэлсэн илгээлтийг сонслоо.
Азийн залуус бүгд энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож дэмжих байхаа. Маргаашийн удирдагчид төдийгүй өнөөдрийн манлайлагч байх ёстой. Ирээдүйн сайн сайхны төлөө ийм л байх ёстой юм а. 2013 онд Нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сангаас гаргасан дэлхийн улс орнуудын залуучуудын бодлогын судалгаанд 198 орн хамрагдсны 122 улс нь залуучуудын талаар баримтлах нэгдсэн бодлоготой байсан байна. За харин тухайлсан бодлогогүй 76 оронд манай улс багтаж байжээ. За тиймээс Монгол улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын төсөл болон залуучуудыг нийгэм эдийн засаг, соёлын амьдралд идэвхтэй оролцох, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн болон нийгмийн төлөө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх, хөгжих, бүтээлч, боловсралтай, соёлтой иргэн болон төлөвшөлөх зорилго бүхий Монгол залуу хүн үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулан хэрэгжүүлж байна. Тал залуучууд хөгжлийн янз бүрийн төвшөнд маш олон асуудлуудтай нүүр тулж байгаа. Тэгэхээр энд хөгжсөн оронч ирсэн, хөгжиж байгаа оронч ирлээ. Одоо бүр хөгжингүй оронч байж байна. Тэгэхээр энэ хүмүүс хоорондоо мэдээлэл, мэдлэг, за дээр нь өмнөд тал гараад байгаа асуудлуудаа ингээд уулзаж ярьж нэгдсэн байдлаар энэ дээрээ дүгнэлт хийж гинэ гэдэг нь өөрөө хамгийн том зүйл. Өөрөөр хэлбэл аливаа асуудлыг тааж биш, уулзж ярьж ингээд шийдэл гаргадаг л энэ зарчим. Тэгэхээр нэгдүгээрх нь бол уулзах нь чухлаа л гэж хэлэх гээд байна. За хоёрдугаарт бол Азийн залуучдын зөвлөлт бай дэлхийн залуучдын ассамблеч бай. Өөрөөр хэлбэл залуучдын дуу хоолойг нэвтгэнэ гэдэг өөрөөр нэг чухал одоо зорилго байдаг. Одоо хамгийн чухал зорилго нь. Тэгэхээр өөрөөр бид нар дуу хоолойгоо нэвтгэнэ гэдэг бол өөрөө өөрсдийнхөө үзэл бодлыг нэг асуудал дээр тодорхой илэрхийлж байгаа ийм зүйл шүү дээ. Дээрэс нь энэ улсууд дотор тэрбум гарan залуучуудтай улс байж байна. Дээр нь 7-800 мянган залуучуудтай ч хүн байж байна. Улс байж байна. Тэгэхээр энэ бүх улсуудад тулгадаад байгаа ингээд залуучуудын асуудал өөрөлд бусад залуучуудын улсын залуучуудын анхаарлын төвд орж байна гэдэг нь өөрөө бидний дуу хоолой улам өндөр чанга олон болж байна л гэсэн ийм одоо санаа байж байгаа. За 3 дугаар нэг гол ач холбогдол болохоор бүх энд ирсэн улсын залуучууд бол тухайн улстай залуучдын байгууллагын лидерүүд байдаг. Залуучдын идэвхтэй одоо ажилт нөө сайн дурынхан байдаг. Энэ хүмүүс эндээс авсан мэдлэг мэдээлэл, эндээс авсан эрч хүчээ өөрөлд буцаж өөрийнхөө улсад өөрөлд үр дүн болгож ингэж гаргадаг. Тэгэхээр бидний үр дүн хизээ хэмжигдэж болдгоо гэхээр бидний дуу хоолой нэгтгэгдсэн үед мөн эргээд тухайн орон нутагтаа эндээс одоо авчидсан гол зомгоо ажил болгож ингэж л гардаг. Тийм учраас бид нар зөвхөн одоо дуу хоолойгоо нэгтгээд гашгараад байдаг биш. Энэ дээрээ бас шийдэл гаргадаг. Эннийхээ төлөө бас ажилтдаг ийм л байгууллагатай ийм л зүйлийг төлөвшүүлэхийн төлөө л одоо бүх цагийн үеийн дуршийн залуучдын байгууллагын удирдлагууд нэгдэж ажиллаад л ингээд явж байгаа. Тэгэхээр энэ дээр сайжирч байгаа олон зүйл байгаа. Бас бидний хийж чадахгүй зүйлч байгаа. Дээр нь улс улсын засгийн газруудын зүгээс бас энэ залуучуудын оролцоог хүлээн зөвшөөрч дэмжиж ажиллаулж байгаа төвшин өөр байгаа. Жишээ нь Монгол улсын төвшин бол одоо бусад улсуудын төвшингээс бол хавьгүй өндөр байдаг. Тэгсэн мөртлөө өөрөөр жишээ нь Монгол залуучууд бол төрийн одоо асуудлууд одоо бусад ер нь бүхий л асуудлуудад залуучдын оролцоо маш бага байна гэж ярьдаг. Тэгтэл өөр одоо бүр оролцуулдаггүй төртөө ийм улсууд бас байж. Тэр хүмүүсийн дэргэд бол бид нэр тэр хүмүүс заах хэмжээний туршлагатай болцсон л ийм л байх жишээ нэ. Тэгэхээр энэ харилцан адилгүй энэ олон төвшингүүдийг яаж хамгийн сайн төвшин рүү нь ойртуулах вэ гэдэг л энэ зорилтчтэй. Энэ бүгдийг л одоо доктортой хөгжил гэж ойлгоод байгаа. Тэгэхээр энэ доктортой хөгжилийн одоо шин зорилтыг дэвшүүлэхэд залуучууд бид нар тэрэнд нь ямар өргөдөн төлөөтэйгээр үр өгөөж авах юм бэ? Бид нар өөрсдөө хаана оролцогч нь байх юм бэ гэдэг энэ зүйлүүдээ л одоо тодорхойлж байгаа. Монгол улс 2015 оныг залуучдын хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, залуучдын хөгжлийг хангах нэгдсэн бодлого хөтөлбөрийг шинээр бий болгож, олон улсын хэмжээнд залуучдын дуу хоолойг нэгтгэх зэрэг ажлуудыг гүйцэтгэхээр зорж байна. Би Оросын холбооны усаас ирсэн. Улс орон оршин байгаа төв хамаарахгүйгээр залуу хүнд бол залуу хүн. Тиймээс тулгамдж байгаа асуудал адилхан гэж болно. Манай орны хувьд ихтэй сургууль төгсөөд шууд ажилтаа болж чаддаггүй. Өөрөөр хэлбэл залуучуудын дунд ажлын байр хөдөлмөр эрхлэлт ядуур нэмэгдэж байна. Тиймээс энэ удаагийн чуулганаас асуудлыг даван туулсан туршлага арга зам гарцуулна гэж итгэж байгаа.
Би Америк нэгдсэн улсаас ирсэн. Олон улсын байгууллагын мэрэгжилтэн миний бодлоор Аз тивд газар тариалан мал аж ахуй эрхэлдэг учраас боловсролын асуудлыг зарим тохиолдолд орхигдуулаад байх шиг санагддаг. Тиймээс залуус боловсралтай болохын төлөө хичээдэг, эзэмшсэн мэрэгчлээ хөндлүүлж чаддаг байвал ядуурл өртөхгүй байх боломжтой юм а. Би Кувейт улсаас ирсэн. Энэ удаагийн чуулган Азийн залуучуудын тулгамдсан асуудлыг хүндэн ярилцсанаа. Хамгийн гол нь энэ чуулганаас Аз тивийн улс орнуудын тогтвортой хөгжлийн зорилтод оруулах саналыг залуус нэгтгэх юм. Өнгөрсөн 20 жилийн дотор дэлхийн нийт ялангуяа Монгол улс Аз тив тэр чигтээ өөрчлөгдсөн. Хүмүүсийн мэдээлэл авах боломж их өөрчлөгдөж тэр хэрээр мэдлэг нэмэгдэж байна. Гэтэл төр засгийн бодлого институт бүтэц хэдэн зуун жилийн турш өөрчлөхгүй байна гэдгийг ч төрийн тэргүүн онцолж байсан юм а. Монголын чөвд, Азийн чөвд, дэлхийн нийтийн чөвд бүх удирдагчдын өмнө тулгарч байгаа нэг асуудал байна. Энэ шинэ орчинд, шинэ нөхцөлд яаж нийгмийн дэг журмыг, яаж нийгмийг удирдан зохион байгуулах энэ ажлыг төр засгийн зүгээс хийх вэ? Төр засаг нь яаж нийгэмдээ ачтаа тусдаа илүү өрөөгөөжтэй ажиллах вэ? Энэ мэдээлэлтэй байгаа энэ нийгэмтэйгээ яаж зохицож төр засгийнхаа бүтцийг шинээр зохион байгуулах вэ гэдэг ийм асуудал тулгамдж байгаа. Энэ бол Монгол улсын хүрээнд тулгамдж байгаа асуудал, дэлхийн нийтийн хүрээнд тулгамдж байгаа асуудал. Энэ дээр өнөөдөр дэлхийн удирдагчид, улс орнуудын удирдагчид үнэхээр асуудлыг хол харж, нийгэм маань өөрчлөгдсөн учраас нийгэмдээ үйлчлэх гол үүрэгтэй төр засгийн үйл ажиллагаанууд өөрчлөгдөх ёстой. Энэ бүхэнтэй өөрсдөө уйлдах ёстой гэдгийг харах ёстой. Энэ бол нэг ийм сорилт тулгамдж гарч ирж байгаа. Энэ сорилтод ямар хариу байж болох вэ? Төр засгийн энэ мянган жилээр тогтож ирсэн, 100 жилээр тогтож ирсэн энэ бүтцийг бид хэрхэн шинэ нөхцөл байдалд уялдуулан зохицуулж илүү үр өгөөжтэй болгох вэ гэдэг ийм асуудал бидний өмнө тулгамдж байгаамаа гэдгийг энэ хэлэх нь зөв байх гэж бодож байна. Энэ дээр сайн санаанууд төрөх байх. Ер нь залуусаас, залуу хүмүүсээс, залуу үеийн төлөөллөөс сайн санаа бий болж гарч ирдэг. Эндээ сайн санаа гарч ирээсэ гэж бодож байгаа. Энэ хурлын үеэр яригдсан, хэлцэгдсэн асуудлуудыг дараа нь би хөвдөө харж авч үзье гэж ингэж бодож байна. Манай залуучууд юу гэж боддог? Зөвхөн зүгээр гэртээ ажил дээрээ суугаад интернет, фейсбુક, твиттерт пост хийгээд өөрийнхөө бодол санааг илэрхийлээд суудаг. Зөвхөн нэг юм халуун оргилсон зүрх өөр юу ч байхгүй ардалд нь тийм улсууд байна уу? Аль эсвэл шийдэл байна уу? Ирэх 9-р сард Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн чуулганаар Монгол улс мянганы хөгжлийн зорилтуудад өгнөж ирэх 15 жилийнхээ шинэ зорилтуудыг тодорхойлно. За мөн энэ танхимаас гарсан Азийн улс орнуудын залуучуудын саналыг нэгтгэн Нэгдсэн үндэсний байгууллагын ажлын хэсэгт хөрвүүлэхээр боллоо. Улаанбаатар хотын анх удаа зохион байгуулагдсан Азийн залуучуудын чуулган залуучуудын эв нэгдэлт хамтын ажиллагааг улам ойртуулсан, амжилт бүтээлээ хуваалцсан, бас шинэ санаачлалуудыг дагуулсан хурал болж өндөрлөлөө.